Төрийн зүлдэндээ Монгол түмний шүтэн адууны дүрсээ хүндэтгэн залсан Монгол түмний зан шил хэвд ёс уламжлалд адуу малын тухай үлгэр домог хууч яриа амьдралд нэвтэрч уламжлагдсан зан үйл тоо томшгүй олон билээ. Түүний нэгэн машид онцлог уламжлалт зан үйл нь хуучнаар Түшэйтхан аймгийн говь гişээ гүний хошууна үүсэн дэлгэрч ойр орчмын нутаг хошуудад төрн тархсан гүүний үрс хийх ёсон билээ. Монголын болон Буддын гүн ухааны их сэтгэгч Барагри Янзан дамцаг доржин үүсгэн бий болгосон гүүний үрс хийх зан үйлийг үзэгч түмэндээ бүрэн агуулгаар нь үүсэн бий болсон язгуур нутгаас нь хүргэхээр талын Монгол телевизийн уран бүтээлчид бид бүхэн Дундгов аймгийн сайхан ов сум түүх соёлын их үлгийн нутаг онгийн голын 3 хийдийн нутагт хүрэлцэн ирээд байна. Гүүний үрсний тэр ялангуяа гүүний үрсний талаар бол манай энэ Барагри Янзан дамцагд орж иж лам бол одоо Дамдын Янсан бурхны жүд дамжлагыг дамжуулсан тийм их алдартай хүн байсан. Тэгээ тэрний талаарч манай энэ говь төшөөгний хушуунд бол гүүний үрсний гаргах ёс бол нэлээд дэлгэр хөгжсөн байдаг. Одоо өмнө говийн зүүн талын сумдууд, дунд говийн баруун талын сумдууд. Энэ ялангуяа бол одоо энэ онгийн 3 хэд тэр барилгын үүсгэн байгуулсан хийдүүд байсан энэ сайхан аваад бол тэр үрсийг бол одоо гүүний үрсийг бол ёс югаар нэг сайхан өргөн дэлгэр тэмдэглэдэг боломжтой манайх тэрүүгээр их онцлогтой. Ер нь одоо өөр бус газруудад нэг гүүний үрсийг өргөн дэлгэр тэмдэглэдэг юм билээ. Зарим газар бол яг хөө тийм гүүний хөрөмгээд янз янзаар ёс үйлддэг. Тэгтээ бол яг өргөн дэлгэр ном югаар нь үйлдэж байгаа нь бол манай энэ төшөөгний хушуу. Ялангуяа сайхан энд бол юм байдаг. Тэр нь бол гол юм бол одоо тэр манай барилгамтай холбоотой тэр адууны тухай олон ном бичсэн Дамдын Янсан гэв чоогорыг асан тийм лам байдаг. Тэрнийхээ югаар бол манай нутагт бол энэ гүүний үрс аргас бол өргөн дэлгэрээсээ. Одоо барил ламын л одоо тэр зохиосон гүү үрсэлгээний ном гэж байдаг юм лээ. Тэгэхээр барил лам маань одоо бол Дундгов аймгийн сайхан уусан тэр онгийн голын барил лам гэдэг одоо төрн бий. Тэр лам маань тэр гүү үрсэлгээний ном гэж гаргасан байдаг. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө ингээ аваад үзэх юм малайч нүүдлээч хэлжсэн Монгол оронд бол энэ адууны соёлд бас оруулж өгсөн нэгэн бас хувь нэмэр гэж би боддог. Тэгээд тэр адууны тэнгэр Эрэманда адууны даллаг гэж ярьдаг. Тэгээд одоо адууны тухай бас гэгдэр эргүүлнэ гэж ярьдаг. Тэр нь одоо саад барцтай найрлах. Тэгээд гүү үрсэлгээний энэ ном байна. Тэгээд тэр маань юу дотор нь гол нь одоо адуу мал хонроо өвчин зовлонгүй. Тэгээд элдвийн хийжиг янз бүрийн өвчнгөө тэгээд саад барцад дөгөө сайхан малаад одоо аривжин дэлгэрэх тэгээ өсөж үржих би тэрийг одоо тэр Дамдын Янсан бурхан даатгая. Тэгээд бусад тэр зарилгын хүлээсэн сахиус нугууд бас даатгсан. Тэр адууны тэнгэрт нь ч бас даатгсан. Тэгээд одоо удам огсаан улам сайхан дэлгэрч яахын тухай тэгээд тэр гүйцэлгийг хийж тэгээ сайхан сандалгаас аваад сангаа тавиа далгыг аваад тэгээд янз бүрийн тэр адууны өвчин гарахад маш их уушаад тэгээ сайхан тэр илэршиж янз бүрийн амьрлаж янз бүрийн тэр процессыг түргэн амьрлуулахын тухайд уншдаг тийм юм байдаг юм. Гүүбэр хөдөр дөхөд ирэхээр уурга засах, хувь ирчлэх, унганы ногт чагт, гүүний ногт, чөдөр, тушаа, богчоо зэрэг бэлтгэх,
гүүн зилээ сэлбэж сайжруулах, ирсэн зочдын мордыг уух, шон нэмж түгжин хиц татах, гэрийн орчин тойрноо цэвэрлэх, идээ цагаагаа бэлтгэх зэрэг олон ажлыг тухайн айл бэлтгэдэг. Гүүгэ барих айлын эзэн болон хүүхэд залуус аргал цогшуулж, уурганы ёзоор цээжийг залж, уурга засах ажлаа нямбайлан гүйцэтгэв. Бэлэн уурга модгүй говийн адуучид олон үеийн туршид гарт ивтэй, хөнгөн урт уурга засаж барих, түүгээрээ гайхамшигтай уран уургалдагаараа алдартай билээ. Уурганы ёзоор цээжийг тагнаалдан холбож, эр ямааны татаас юм уу, оонны хүзүүний арсыг боловсруулж бэлтгэсэн уяа, эсвэл тормны татаасаар хийсэн уяагаар уурга боодог. Унганы нүхтийг сураар хийхийг эрхэмд үзэх бөгөөд бороо хур элбэг биш говийн нөхцөлд энэ нь бүх бат эдлэг тусам эдлэгээ орон зөөлрсөн малд эвдээ зүйл байдаг. Ер нь говийнхан адууны эдлэл хэрэглэлээ сураар хийх талаар бусад газраас илүү юм шиг санагддаг. Ус бороо ихтэй ханга газар сурны эдлэгээ сайнгүй байдаг бол хуурай уур амьсгалтай говийн нөхцөлд адууны эдлэл хэрэглэлд хамгийн тохиромжтой зүйл бол гараар элдэж боловсруулсан тэмээ үхрийн сур билээ. Үүр тэмдгэрэн хаяарах говь нутгийн өглөө гэдэг өнгө гэрлийн их гайхамшигыг үзүүлсэн үзэсгэлэнт билээ. Энэ сэрмэн өглөө уяан дээр хонсон морио эмээллэн уурга тулан мордоод адууга хурааж ирэхээр давхих адуучин залуу Монголын их хөг гიშгэлэн гэлтэй. Адуу хурааж ирэх хооронд өрсний тавгийн эдэнд тавих хавсаа юм уу, зарим газар далан давхар гэж нэрлэдэг дугуй бин хайрч болгох, тавгийн эдэнд тавих шин бяслаг шахах, бусад цагаан эдээгээр засах эдээг бэлтгэдэг. Говь түшээ гүний хошуу хизэнээс амар амгалангийн их диваачин гэлтэй нутаг. Айлын хонь зун намартаа хээр хонож бэлчээрэлдэг талбун сайхан газар. Өрсний өглөө хонь ойртуулан ирж өрсөнд хэрэглэх тарган эргийг барьж төхөөрөн бүтэн шүүсийг бэлтгэдэг. Халуун хошууд мал тарган эргийн бүтэн шүүсийг уламжлалт аргаар тогоо бүрхээр угсран чанаж, жигнэж болгоод хол орос хүрэлцэн ирсэн нутгийн ахан дүүс бүгдээрээ хувааж хүртэх тэр сайхан агшин амт шимтгийг үрсэнд очиж үзсэн оролцсон хүн бүхэн шагшин ярьж дурсан жаргаж байдаг билээ. Манай энэ нутагч бол үрсээ инэ гэд бар нохоо өдөр голцох үйдэг. Айл сайхалт энэ хоёрынхантай ахтуу хамаатан садангуудаа хэлдэг. Тэгэнгүүт чинь өглөө эрт тэр чинь тэдний маргааш гүүгэн барих юм байна гэж уурга мургаан бэлдэж өглөө урд өдөр нь морион үй чонж уургай морион бэлдэж хөнгөрүүлж маргаашин зүгээр ерөөсөө өөрсдөө юу яаж юм шиг маш их баяртайгаар хамгийн түрүүнд дэрж уугуун уургална тэдний унгайг барина гэж их баяртайгаар цугларч байгадаг. Үрс хийж байгаа айл унгаа барих өглөө бүх адууга зэлэндээ хурааж авчирдаг. Унаг барих, эмнэг догшингүү байцыг барьж саахад бэлтгэх ажлыг нутаг орны ойр холын олон залуус хүүхдүүдийн хүчээр гүйцэтгэх бөгөөд унаг уялцгаар хүрэлцэн ирсэн хүмүүс нь адуу хураах хүүхэд залуус, унаг ууруулах хүүхэд залуус, унаг ноцож ногтлон зэлэнд уях залуус, гүү байдас уургалах залуус, гүү байцыг барьж чөдөрлөх, богцох, бориг богцыг боох зэрэг ажлуудыг өөр өөрийн үүргийн дагуу гүйцэтгэж хамжилсан. За одоо өнөөдөр өрснөө гүүний үрс аргах ёс болж байгаа. Энэ дээр бол хамгийн ихэнд бол одоо Нанжид дэсэг 8000-гийн адууны ванзрагчийн даас өнгө юм номнуудыг уншдаг байгаа. Тэгээд зэлэн дээр гарч байгаад бол бусад өөр номнуудыг уншдаг байгаа. Энэ нь бол одоо адуу малан өс шарвжин дэлгэрэх өвчөө зовлонгөө барцад саадгүй өсөнд ижихийн тухайд нэгдүгээр хоёрдугаарт одоо энэ газар лусыг харгадаж энэ гүүн зил татах эдгээр чи газар ухаж байгаа зан үйл учраас тэр газрыг харгадаж засал болж байгаа нэгдүгээр тийм өчиртэй номнод байгаа.
За ингээд үгээд одоо намжидас зүг атоны онцрагч номнууд уншаа. Ana memur durjadum jadum jadaran jannan number danum danawar jurja jadum dewa dan devajadum number jadum 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 number jadum jadum dewa dan memur durjadum jadum jadaran jannan number danum danawar jurja jadum dewa dan devajadum number jadum 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 dewa dan memur durjadum jadum jadaran jannan number danum danawar jurja Saja wajan jemena riramna saja jemana sanja jemena devul bayara ununda jena jedurja gomadar wanda tawada yeda muru harna da handa da drendriya handa da jaganja da wana rawazan da jemena chaji gumda jadruna sarna jawana jaza tunjena khonda wanda jota namaja vedmada da da de manja tamaja jaga jawa Kasan negeri wajah regi wajah banda tanda banda tanda yanan jaya nazamen Eşeni banda yolda ngajmen da da satno da aşıca kaşıdım bedene de vaya de götürdü banda aşıdırdı dedi mücadele Çocuğun ne oldu kambaca da taksi sama tava yerin açısın da matematikten çek olacak dedi banda çetırda peşinde de banda tındır hocayında oldu takicini de bir sebede tındıra bakanda çatırda sendere vaya tembenim da patında ve namarin boca taginin gravata jeda karınca magana jusunda kusunda jingodo megmede ve çinjana sare mejme ambajme ya tutumade yamazame da kanja ve jeda hava tosunda ve jeda sunbanda cheri gondo jeda banda tichu gondo jeda ganja anja gajenda varna anja java gondo ya da namada marno jeva da namja ja sotonam jeda tarju jinge gamon orto vazoin jagarga tungariya waraya gondo wa tanda hawa namsana jet teja jeva de da sanja da jazam madam da janda da jamdan da jada jeda sabda da jamda ga namda jagar jeda jeda me mai madam jeda wa jawat ne ya number jodi goma sarwanda ta ta yo shirngure so rore do ko so nam jor ja gom ke men de koy suru na men de mur na da so kha tham jata jan chak to sem je dor jewat de so jor o magani ga na jana manda so kha tham jat mo ga to nam jewar jor ja gom jeda wara shayam khom kha ta na ga sarwa so kha sarwa tham je jewat de so jor ja dra jam dra ta pa de ta berde ne da madine sa ga don dora cha kha ram kha da to bodo da yam khambaru da so kha mur de so kha mar to tham jor yandak ne yor ge de jamna na je sambada mambar da jagar ga tongariya manga da bandra bodo da hagwara je da sanja da madam da chandan da jamdan da de jamana na je go jamna tarje de go bhoran da gor khandan da ran jam ba de man de kisra do na chigo man da rashgo da bat da tusun jajan je se me manam je da na je ma de je madam je dam da takta varsum do keve rashid do so sho da jamna na je ya tum ma da janda rashewa tham je ta da go yanda ma do sa sotnan da lan je theren do da rashewa tham je no sho da je go ma da na rashewa tham je do je takta varto ke shewar jor jare me shewa tham je da rashewa tham je da janda rashewa da ne de nga do ma sa da ya ta ma da mo go ge so de ro de morar de so da mur akshaman Kur'an hakim kumura gurga ma da Kur'an sute kode mande ge durana tirma da so kha kanje sunda chanta da chana samge ashe khade jana she zawatan da zor chak nama oda ya nama trama ya nama sanga ya nam sawar jara she war janda jange da jewa sunge ra she da so no dam de zo bota ya to motor to marta ya to motwa ya to karma ya to takjan jor jara she da amra ja komo so ne ya ta ma jera so ma de zo sat na ne ma chana chagai ma de zo me janar savada da war de zo amara de so kham na re so gatam jana so komo sarma jor nartan go burum khom so usun do ge to marta ne da jor ja om kham wala nar ma de da jindar chagan ga da
Яматам дэ вая сагатын дэ мача санжан дэ аржар дэ маса тэмэтэн дэ тайчэ гонно гонно жахан дэ дэ гажэ жэ жогожо шарангандак чэндэ гэшо Charadung Aria, the Tagata, Erebandamotan, Vamari, Josan, Nanatam Jarata, Pajasum Dajanta, the Nether Manja, Nanam the Nether Murja, the Dana the Murja, Adena Murja, the Jaranda the Murja, the Yesan the Maja, the Yesan the Murja. Najan the Murja, the Organ the Murja, the Murja, Toton the Murja, the Murja, the Murja, the Murja, go Om Mahavarda. Erimanda Hana Homba, Hawad and Janda, the Murja, Jandana, the Murja, Oman Mandarena, Ingirva, or the Homba, then the Jandanda, the Mano, the Manda, no Madraja, the Jajana, the Manda, the Jajana, the Manda, the Jajana, the Manda, all under the Murja, and Jangan, and the Jadam, and the Murja, and Jada, the Manda, and the Manda, Jandana, the Manda, and the Murja. Sanjiratan Jagwadan Archangaran and the Om Aria Erimanda Yazo Hagwadana Tanjara Varjan so Jazz get a to Tara Jilindering or sort of motion. Гүүн зил татах газар адууга хурааж зилний гадаас түгжих газрыг сонгож залуус зилний модон гадцыг газар ухаж түгжинэ. Зарим газар зилний гадцыг түгжихдээ модон гадцыг модон мунаар цохиж түгждэг. Говь нүтгийн хуурай хатуу хөрсөнд модон гадцыг цохиж түгжих боломжгүй тул газар ухаж зилний гадсаа түгждэг. Зилний хоёр гадцыг түгжсэний дараагаар гүүн зилийг ирчүү татаж чангална. Говьчууд гүүн зилээ тэмээний юм уу үхрийн ширийг зүсэж гурамсан дүрмсэн эрчилж бэлтгэдэг. Зилээ татаж чангалсны дараагаар гэрийн эзэн уурганы үзүүрт хадаг уян ууган унгаа уургална. Унаг уургалж байгаа хүүхэд залуус унгыг аль болох зилэнд ойр уургалахыг эрхэмлэх бөгөөд унгыг адуунаас салгаж ганцаарнг хөөх Улжааж дахиулахыг цээрэлдэг. Ууган унгыг унгалгүй босоогоор ногтлон уурганд уйсан хадыг унганы магнаагаар уйж ууган унгаа зилний ихэн дээр уйна. Ингээд ирсэн уурагчид дараагийн унгнуудыг уургаж эхлэх бөгөөд хүүхэд залуус адууг хурааж зил рүү ойр байлгах ажлыг гүйцэтгэв. Бүх унгыг барьж уйсны дараагаар сул саалгадаггүй бүдүүнгүү болон анх унгалж байгаа саамга биш байцуудыг барьж чөдөрлөх, уйх, богчих, бориг юм уу богцыг боох ажлуудыг залуус гүйцэтгэв. Гүү барьсан өдрийн эхний саамыг ирчүүд саадаг. Гүү байцыг номгруулах, сайланд зөвшөөрөх ажлыг эхлээд ирчүүд гүйцэтгэж, дараагийн саамнаас эмэгтэйчүүд сааж эхэлдэг. Зарим газар эхний 3 саамыг ирчүүд саахан ч бий. Ер нь эхний 3 саамыг тусад нь авч цацал өргөдөг ёсон бий. Эхний саамаа бол эрэгтэй хүн саадаг. Нэгдүгээр тул тэр нь бол одоо эмэгтэй хүнийг хөндлөж байгаа. Хоёрдугаар болохоор нөгөө эмэг догшингүй гэж байгаа учраас тэрэнд бас эмэгтэй хүнийг хөндлөж байна. Тэр чинь хазах хайрах өшгөлөх тонгорох янз бүрийн юу байж байгаа. Тийм учраас тэнд нь бол эрэгтэйчүүд нэхлээ саадаг. Гүү 3 саасны дараа гэрээс чанаж бэлтгэсэн бүтэн эргийн мах эдээ цагааг зилэн дээр авчирч засах ажлыг гүйцэтгэнэ. Халуун хошууд эргийн чанаж болгосон бүтэн махыг царан дээр махан эдээ шүүсийг өөрж бэлтгэдэг зарчмын дагуу засаж өрсөн байдлаар ирчүүд тал талаас нь дамжлан авч явахдаа дааж ядан яваа мэт дүрийг үзүүлж зил хүртэл 2 амран сууж тамхилан ярилцаж саатах бөгөөд 3 дахь удаад зилэн дээр эдээ шүүсийг тавих газар хүрлцэн ирнэ.
Сайхан намар жаа, тэрхэн сайхан намар цааж байна уу? Намар тавдаг сайхан байна уу? Унах номхон байна уу? Нухан байна уу? За, унах номхон байна уу? Нухан байна. Сайхан намар ч байна уу? Сайхан намар гэнэ үү? Хоророо сайхан намар ч байна уу? Сайхан намар. Хүрэлцэн ирсэн хол ойрын ахын дүүс анд нөхөд нутгийн олон зэлэн дээр цугларн сууж үрсний лам ном айлтгана. Энэ нутгийн зон олон мань бүгдээрээ ингээд сайхан намарч цааж байна уу? За. Ер нь энэ гүүний үрс гэдэг юм чи юм өчтэй юм шүү. Ер нь энэ монголчуудыг одоо айргаар зингэгчдийн орон гэж дэмэжнэг хэлээгүй. Ер нь адуу малаан эдэлж, айрыг цагаагаан боловсруулж, энэ нүүдлийн аж ахуй, энэ өв соёлыг одоо төдийгөө төдий хүртэлтэй одоо дамжуулж ирсэн юм сайхан тэнгэрлэг ард түмэн. Тэр тусман одоо халкын Түшэйтэн аймгийн говь Түшээгүний хошуу бол ингээд энэ гүүний үрс буюу адууны хорим гэдэг ийм зан үйлийг бол их өргөн дэлгэр хийж ирсэн. Ийм түүхтэй. Энэ ч утгаараа манай энэ халкын Түшэйтэн аймгийн говь Түшээгүний хошууны ангийн хийдийн баригрын янзан дамцагдорж ламын одоо зохиосон тэр гүүний сан гэж байна. Одоо гүүн сан одоо орчуулах юм бол одоо адууг одоо тариа будаам төрөх өсгөх тийм одоо баяр хорим гэсэн утгатай годман барайс гэж юм ном байдаг. За тэгэхээр энэ номны утга учир нь бол юм. Ер нь бүхэл уул усны эзэн одоо эзэн савдгуудыг өөрийн залж авчираад одоо бүгдээрэнд нь май гэд одоо хуваагаад хүртээгээд өгөх тийм арга байхгүй учраас одоо иргэн хоньныгоо шүүсийг гаргаад тэгээд тэрнээс одоо ингээд гал түлж бүхэл уул усны эзэн савдгууд үнрээр хүртээж байгаа. Ийм утга учиртай. Одоо далдарван өндөр тэр ингээд өргөөд утаа үнрээр ингэж тэр уул усны эзэн савдгуудад хүртээдэг. Тэгээд одоо адуу малыг арвжуулах, өвчин зовлонгүй, одоо ган зодгүй, одоо гачаалгүй ийм сайн сайхан байлгах тухайд нутаг орныхаа бүх уул усны эзэн савдгуудад бүгдээр нь тийм гэж өргөөлөд одоо сайн сайхан байлгах тухайд тийм даатгсан ийм ном судар байдаг. За одоо энийг одоо бид нар уншнаа. Тэгээд мөн гэгдэр эргүүлэх гэдэг юм зан үйл байдаг. Тэр гэгдэр эргүүлэх гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ? Дотгорын балин гэсэн үг юм. Одоо энэ зөвхөн тэр гэрийн одоо тэр үрс хийж байгаа гэрийн эзний биш, тэр айлын биш. Нутаг хошуугаараа одоо өвчин зовлонгүй, адуу малын гарц гарлаггүй, амар амгалан эрүүлэн сайн сайхан байхын тухайд тэр дотгор саадыг арилгаж, бүгдийг арилгаад тэр муу зүгт хайдаг тийм учиртай юм байгаа юм шүү. Тэр дотгорын балин гэдэг нь яг үзээгүй хүн харах юм бол их гайхахаар одоо хариулдаг арцаанаар зөв тойруулаад тэр балингаан нар буруу тойруулаад хоёр морьтой ингээд зөрдөг гээд ингээд хайдаг. Ийм зан үйл байгаа юм шүү. Тэгээ ерөөсөн энэ ирээдүйн хоочид энэ сайхан одоо адууны өв соёл уламжлалыг ер нь бүгдээрээ одоо мэдэж бүгдээрээ цааш нь дэлгэрүүлж явах хэрэгтэй юм шүү. Одоо тэгээд гүүн сан буюу годман барайчид намдаг сан тэгээд тэр нөгөө гэгдэр эргүүлэх ийм зан үйлийн номнуудаа одоо айлдана. Semja namjene wada neve janda namar je semja namje no namar je semja namje no ne wada me mor je semja namje lerun de ne namar do nan na warje semja namje wada neve janda namar je semja namje no je namar je semja namje no ne wada me mor je semja namje lerun de ne namar do nan na warje semja namje wada neve janda namar je semja namje semja namje no ne wada me mor je semja namje lerun de ne namar do nan na warje Sanjay Volvaya Ragno, Komotravanda Tangata, Tam Gurvarda, Andandra, Andrea, Mia, Hondo of Jagan,
Aneda Jagatwa, the Jaja, the Jenegu, the Shambar, Mother of Reda, Gundane, Hanana, Home, the Mother of Ice, and the Mother of the Mother, the Santa, and Gerard, and give me the money, the Mashiwa, the Namaya, the Sajas, Mahan, the judges of the Java, the Santa, Jamsa, the Janamaya, the Sajas, and Mahan, the judges of the Georgia, Ottawa, with more forces, our tail, the Ramsrawan, with more forces, our tail, Mur Wurzus our turn Omara Hamandia Humbusra Handia 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 Jamdanga Murua Jamdanga Haraza Warshanga Omosawa Beach in the Dermade, Mother Namasran, the job, Shimanja, Ramazan, Amso, Omameriti, Home Part, Omar, Ayanam, Mother Sambar, Omoro, so take his method of the decision of the judge. I don't want
Jaya
Om
Unsumbaani sumba hong hong ba dom ger khana wai ger khan ana ya khawa dara dara hong hong ba dom sumbaani sumba hong hong ba dom ger khana wai ger khana ana ya khawa dara dara hong ba dom sumbaani sumba hong ba dom ger khana wai khana andar sa dara hong ba dom sumbaani sumba hong ba dom ger khana hong ba dom sumbaani hom ger khana ya na khawa hom Denge jamza zonda zonda dawa zonda nengane mende varda mendura damba sirmanda harda dum khradan ja gommandar akshar so gommandar akshar so gommandar akshar so Mosawa besinde dermande mandar dindi ho namandar wanda mujme ganja darwada namrunda magala suha magare de ho bado magar khadra darwala ayen wanamda namandar wanda dawle di om sambara ho ngabro bar tana suha tagi semedum dane dushi jojan jojan jodan ganda samago de naminjero agwa mendur jenjo urchayon janam janja badbagi sredam bada yajanjage madone badbajona yazoda hardo hannam bamara jajazoda tayin charja sosa sanjaja tengindinda samayat handada jajendar danamba tayin charja sosa danda jajendar jajarana jajanna tayin charja sosa janda janja bhaurana danda murjana janjavedan tayin charja sosa danda jawarda janja janja danja danda tayin charja sosa danda manda tanunda murjana danda tayin charja sosa janja janja Dojunanda Sanjajanza Vanjaza Yanda Khanda Janza Sangagonda Danjanda Kray Kavala Janja Jaran Herkhaga Urajada Dharmada Saito Devrina Jagna Jandak Varve Amrita Chamsa Dora Danja Janda Namanda Gonda Janda Parshado Janda Khanda Danda Shaim Danda Yudha Janda Murja, Taya Sreratona, Nanda Murja, Taya Samada, Range Donga, Savo and the Motsur, Hatana, Chakra, Vadanga, and Dayan Damjan, Hatana, number Dunda Dembar, Dondo Joyo Morana Jana. Chasamawa Damaya Tamda, Chatra Handa Yothayanda, Harjadagman and Rajazo, Janapura Sitevana, Rajajan, Chatsolo Soyodranana, Dina Rajazo, Abba Sanja Tambrana, Rajajan Dolanana, Sara Hatangoya, Javara Janjan and Raja, Burgoyanda, Janga, Jamba Janga, Chandra. Neve Darjana Rajazo, Jana Patwa Jana, Adishata,
Батхан нунжа танга хартanja jannan jatta nandraja soja jata kuna tatsaranga dara khoda sadananda ololo zonanja jangweda nandraja nananja nambraja tansayo khashanda namdanda jatradam khashanda namda heranjanna namajunne darjana nandraja soja jatradam manda tamsagrasa hardanam hatamna nanjana wanja kharchada wa mendra Jamanje Vardana Jamge Janan Sanja Jandanan Janan Jamande Sada Sadangana Manda Varna Jangadanda Manda Janda Jamda Jamsada Metak Dogana Sada Chota Sasarat Madajana Ngata Rashid Natli sama gawat tu kena. Sama satu tanah.
Itera Jolotanga Zelengi, Volgandan Perevan Josa, Gawashavan Gazangeta, Korlganda Haki, Chumba, Hasayan Jayakadam Jeda, Oman and Munda, Chingajan Janda, Mahojan Munda, Serjan Janda, Tarchagan Watagan, Aman and Janda, Shindu, Janda, Darna Janda, Otara Jangan Manja, Saito Kajan Janda, Aman and Janda, Borkha Khan, Takam Batawayam Barata, Sakiri Kabata, Pagandana Oman and Janta Kubuta, Munda, Karanga, Hongara, Hongota, Ika, Hatara, Hankota, Deva Danjan, Jumba, Kaka, Janta, Murjang, Aman and Janta Kubuta, Berkhangara, Hana, Derlang, Inida, Sagan Jolor, Lagan, Chitunda, Tarnarana, Zanachina, Chaturada, Aman and Janta, Chinchilla to Dajan, Tarna Hasta Yanda Yanda Sayana Gurja Karchaga Jangwe Amana Ya Chanara Jangura Yamata Yanda Baba Santa Jara Janga Hatigato in a second Horboroni Shimmerson, Nagani Hantajik, the Samtaka Hogan and Dam Soljoy. At all Zotter Handata Huchtarch Davage, Erstligui, the Bukter and the Mond Mender Hemilik Lajingich. The Samni Hantajik, Soljoy. Ламнар ном айлтгаж байхад эхний 3 саамаас дээжлэн авсан хувинтай саамыг унаг уургулсан уургуудаа багцлан бэлтгэж хувинтай саамны оосроор оруулан барьж эрэгтэйчүүд гүүн зил адуу малаа бүхэлд нь 3 удаа нар зөв тойрон цацал өргөнө. Цацал өргөхдөө зилний ихэн гадас болон ууган унгаа саамаар милаадаг. Тэгээ өрсөн дээрээ бол тэр дахил өргөж л байгаа юм л да. Цөөн цөдөгээд одоо цацал өргөж явдаг. Тэр нь болохоор сан чотлог гэсэн үг юм билээ л дээ. Тэр ихээр бол тэр нь сайн дахил гэсэн үгтэй. Тэрүүгээрээ ингэж 9 нүдэд цацал дээр газар янз янзын цацлууд байсан юм билээ. 13 нүдтэй, 9 нүдтэй, 3 нүдтэй, 8 нүдтэй зэрэг цацал. Манай энд бол олцох тийм 9 нүдтэй цацал байдаг. Ардталтаа зарим нь 3 жим чандам юутай тийм цацлаар тэгээ цасал өргөдөг. Тэрэнд бол одоо ингээд хангай дэлхийдээ одоо энэ адууныхаа сүүний дээжээр цацал дахил өргөж одоо баясгаж хишиг үений хайрлагж гуйж байгаа тийм утгатай л өөд юм да. Ахтаа аматын садан хоёр төдний 80-ных нь идэ цагааныхаа дээжийг бүгдээр тал талаасаа морж ирээд энэ адууны тэр буян хишиг энэ адууч ерөөсөн цаанаас их юм хямартай амтаа. Тийм учраас тэр адууны хямрыг бэлгшээд буян хишиг аривжуулахыг бэлгшээж бүхний тэр юм бол ард түмэн бүгдээр ингэж өөд суран цуглардаг. Дээрээс нь тэр цасал өргөж явахаар чинь энэ Монгол орны хангай дэлхийрүүдэд бүгдд нь засал өргөж дээж өргөж тахиж байгаа учраас эн чинь бол энэ газар дэлхийг бас баясгаж байгаа, хүн ардаан баясгаж байгаа, буян хишгийг дуудаж байгаа их сайхан үйл хэрэг шүү дээ энэ чинь бол.
Үрсэнд хүрэлцэн ирсэн нутгийн ойр холын зочид гийчид зарим нь айрагны хөрөнгө, зарим нь сүү цагаан идэ, зарим нь амттан чигэр жимс авчирсан байдаг. Эдгээр авчирсан зүйлсээ гэрийн эзэгтээд гэрт юм уу зэлэн дээр идэ будаа засаж лам ном айлтгаж бүгдээр цуглах үед барьдаг. За далганы хайдаг тараага дууссан бүгдээрээ. За ер нь даллаг гэдэг чинь юм өчтэй шүү дээ. Одоо эд баялаг, буян ишиг, одоо эрүүлэнх, уртнаас бүх сайн сайхан бүхнийг одоо далал дуудаж одоо хурайл далал дуудаж авчирч байгаа өчтэй шүү дээ. Тэгэхээр даллаг бол их олон янз байдаг. Янз бүрийн одоо бурхадын үүднээс дууддаг одоо авдаг даллагууд байдаг. Одоо бол энэ одоо гүн сангийнхаа одоо намдаг сангийн даллаг авах гэж байна. Тэгэхээр бүгдээрээ одоо нутаг хөшөөгаараа эрүүлэг, сайн сайхан, аз имэртэй, урт настай, сайн сайхан байхын тийм бэлэгтэй сайн сайхан зүйлийг бодоцоож угаарай.
Lombat Majanada Damaya Damanda Tayanjo Dromaleva Derenjo Dayanda Lambarananda the Sagayom Jedi Tayanjo Yamadeva Derenjo Dayanda Wanjan the Sagay Yatamada Yadambo Dayanjo Yamadeva Derenjo Dayanda Tanjindar the Sagay Jajanzormada Tayanjo Yamadeva Derenjo Dayanda Jana the Sagay Tayanjo Yamadeva Derenjo Dayanda Jojanga Jajaya Dayambo Dayanjo Yamadeva Derenjo Dayanda Jakshan Jakshodo Dajado Jajada Dayambo Dayanjo Yamadeva Derenjo Dayanda Jada Arnanja Jorana Tayanjo Yamadeva Derenjo Dayanda Dayam Tayanjo Yamadeva Derenjo Dayanda Sanjata Srogonja Bonda Kendan the Janan the Medicine with the Mata Artan Javan Hamedan the Mujameda the Jarish Sakam Joro the Rejeva Hanada Yatan number of Seramada Savido and Megamurta Chatan Darchandamara Shesha, Chandavara Shesha, Yatam Dara Shesha, Chajandramara Shesha, Tindavana Shesha, Javadramanda Javaja, the Mayana, and the Jago,
За одоо цагаа ягда. Таны хаан дэж халаагасан одоо читгэжтэн дайлж болно. За гүний өрсний өрөөл альдаж харилноо та. Зээ сарын цааныг саатан хүлээж өдрийн сайныг үнжин хүлээж өдрийн сайныг өнөөдрийн бизээ. Баруун хөндийгэр нь бараатан байдаг холон хоёр зэгтэй хомбон дөрвөн туураатай. Хөөгтөн нараа хөтлөгтөн цайвар унахтан номхон уралдахт нь хурдан дөрвөн дашаагаан дүүрэн жоролдог дομын сан адууны чинь буян хишиг дэлгэрдэг. Хатар чүрхий бэлчээртэн харвд чүрхий зэлэндэн 100 унагны 100 зай нийлүүлж мягтаршгүй 1000 хорхолтгоо. Тэр моторшгүй. Үрсэнд хүрэлцэн ирсэн хүмүүсийг том хүн болон хүүхдүүдээр тоог гаргана. Тоо гарсны дараа үрсний махыг хувааж эхлэх бөгөөд зэлний үрсний мах буюу гал дөргөх мах, ирсэн зочдод хишиглэн тараах мах, сүү цагаан идэ, хөрөнгө залж авчирсан зочдын саундыг хийж явуулах мах, маргааш өглөө унгаа уяад хуваах баг үрсийн мах гэсэн хэсгүүдэд хуваана. Зочдод хишиглэн тараах махыг хуваах хүмүүс нь энэ ажилд тун гаршсан нутгийн тогттой тулхтай хүмүүсээс бүрдэх бөгөөд махыг томчуудын хувь, хүүхдүүдийн хувь гэж хоёр үндсэн хэсэгт хуваан хүн бүхэнд ижил тэмцөө нарийн нэгт хуваарлан түгээдэг. За минийхөө одоо нэг ингээд галтаа өргөнө. Энэ юм өчтэй юм шүү. Одоо уул усныхаа эзэн саудгуудад маягаар одоо энэ шүүснэлээ хөргөж өгч чадахгүйгээр хойш галд өргөөд утаагаар нь одоо тэр бүхнийг сатгаж одоо тэр бүхэнд одоо хичиг үеийн хүртээж байгаа ч юм шүү. Тэгээ одоо чи иргэн хоньныгоо мах ингээд дэвдээд жижиглээд олон амтнд хичиг үеийн ингээд тараагаад уул усныхаа эзэн саудгууд төрөхтөн одоо хамгийн хүндэтгэлээдээс нь 74 өндөр шүү дээ тийм ээ. Тэгээ 4 өндрөөр гэж байгаа. Тэгээд одоо адуу унаг тэргүүтний чинь одоо хөрсдөг шиг 4 хөлн бат бэх одоо тамиртай шандастай байгээ гэж одоо шаантын өр гэж байгаа ч хэрэгтэй юм шиг байна. Цаангийн галдаа өрг. За тэгээд одоо элчит улаан галдаа иргэн хоньныхон одоо 4 өндрийг одоо хонготой шаанттай нөрглөө ингээд уул усны эзэн савдгууд бүгдээрээ энэ дэнэс одоо хүртэд сойрох болтугай. За ингээд өлзөн хишгэн харлаг. Хоньны сүүл шаат толгой гурвыг бол мохот төвнө толгойг нь маргааш өглөө адуу хороолсон гэрээ эзэн адуу хороолсон хүн иднэ. За дараа нь хөдөө хотоод явуулнаа. За маргаашийн баг үрсэд өглөө адуу хороолсон мунаг өглөө өчтөн хүн хуваадаг юм аа хөдөө хотоод тэр мохот дээр сүүл толгойтой хуваанаа. За энэ явуулнаа.
Маргаас одоо савны дэг усууд, савны дэг усууд хэмнүүд байна. Одоо энэ гой хөвчүүтэй явууллаа. Энэ нууцыг Эрдэнэ очилтээ болдоо төгөөрэй. Болдоолом хэндээ өгөөрэй мэднэ. Өрснөө эзэн. За одоо бол ариутгын өсгөл бэлгэлээ одоо дааш тай нууцыг энэ шиг өртөө байгаа. За. Шиг өртөө. За. Одоо 65 том хүн 27 хүүхэд ирсэн байна. Эдгэрт бидэнд бүгдөөрэнд нь хаваад өгнө. Ирсэн зочдод махнаас нэг ч хүн үлдээлгүй хишгэлэн тараасны дараагаар гүүн зилэн дээрээс идэ будаа айраг цагааг авч гэрийн зүг хүндэтгэлтэйгээр олуулаа явдаг. Ийхүү явахдаа мөн ирсний адил замдаа 2 удаа амарч саатах ба 3 дахь дээр нь гэртээ ирнэ. Амрах бүрд зарим газар хүүхдэд хов хишиг өгч явдаг бол зарим газар үлдсэн махнаас хишиглэх юм уу хүүхдүүдээр булаацалдуулж тарааж явдаг. Эдгээр нь хатирч хөрөхгүй бэлчээртэй, харавж хөрөхгүй зилтэй, уудам дэлгэр, элбэг байхын ерөөл бэлгийг харуулж илэрхийлсэн бэлэг ерөөл ажээ. Түшээдхэн аймгийн түшээ гүний хошуунаас төрөн гарсан онгийн хийдийн лам буюу Монголын гүн ухааны их сэтгэгч Брагри Янзан дамцаг доржин сойрхож бий болгосон гүүний үрсний зан үйлийг Талын Монгол телевизийн уран бүтээлчд Дундгов аймгийн сайхан овоо сумын нутгаас та бүхэндээ бэлтгэж хүргэлээ. Адуу мал нь 10 будаа мэт үржиж алтан соён бод төрийн наадмын зурхаад хурц хурдан хүлгүүд нь түрүү айрагт он дамжин олноороо хурдлахын үлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.